Үндэсний номын баярыг хүртэл номын ертөнц хилцүүлгийг үзэж та бүхэн хүргэж байгаа. Тэгэхээр энэ удаа ярилцлага байгаа жижиг маань хүүхдийн номын хэлсэн гаргаж, за хүүхдийн номын паблишеруудыг гэж уулзах гэж байгаа маа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Ном аппликейшнтай хамтраад бид нэр энэ номын салбарын бас тодорхой сэдвүүдээр ярилцлага хийж байгаа. Тэгэхээр энэ удаа хэдэн хүүхдийн номын тухай ярилцсан байлээ. Өнгөрсөн дугаарын одоо жижиг маань хүүхдийн номын салбарт орон зай их байна гэж мэдээж хэрэг хүүхдүүдэд ном их хэрэгтэй гэсэн тухай ярьж байсан. Тийм болохоор энэ удаагийн зочдоо яг одоо хүүхдийн ном хэлэн гаргаж байгаа, яг хүүхдийн номыг анх гаргаж байгаа ч гэдэг юм уу лээ. Ийм зочдыг урьж байгаа маа. Тэгэхээр эртний ярихаас яриагаа эхлэе гэж бодож байна. Яагаад Wig Publishing хэлэн гаргах бол таны хувьд бол орчуулгын маш олон ном гаргаж ирсэн туршлагатай юм. Яагаад хүүхдийн салбар руу орчих вэ? За хүүхдийн салбарч гэж байгаа. Би өөрөө жоохон хүүхэдтэй. Тэгээд жоохон хүүхдүүдийг хараад байхаар бас ингэ санаа төрж байгаа шүү дээ. Тэгээд одоо хүүхд эхлээд за яг орчин боловсрол гэдэг юм л гэхэд жоохон хүүхдийн номоор дамжаад бидний багц ч гэсэн бас тийм байсан. Тэгээд цаашаа орчин хүмүүсийн амьдралд нийцж амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрэнд зөв төгссөн тийм номуудыг бас гаргаж зүгээр юм болж байгаа гарч ирсэн. Яг бичсэн ном шүү дээ. Зохиолч. Яг одоогоор ерөөсөө хоёрхан л ном хэвлэлцсэн байгаа. Хоёрхан ном бэлэн байгаа. Хэвлэгдсэн. Тэгээд нэг нь хайр гэдэг нэртэй ном байгаа. Тэр нь болохоор зөвхөн хүүхэд одоо юуг хайр гэж боддог вэ гэдэг талаар бичиж байгаа. Гэхдээ яг бас хүүхдүүдэд эн чинь хайр юм шүү гэдгийг бас хэлэх гээд бас одоо жишээ нь зүгээр л хайр гэдэг чинь яг гуталтай адилхан гэж хэлж байгаа. Яа тэгэхээр ингээ өргөстэй газар ингээ гიშгэхэд гутал намайг хамгаалдагтай адилхан. Тэр чинь хайр юм аа гэдэг. Нэг тийм энгийн байдлаар ингээ хэлж байгаа. Тэгэхээр хүүхдүүд нэрээ тийм байна. 5-6 настай хүүхдүүд болохоор бүр уушаад яг тийм байна гэж төсөөлөх чадвар илүү сайн гэдэгтэй хүүхдүүнээс домноос. Тэгээд тиймэрхүү байдлаар эхэлж бичсэн. Эхний ном. Амьдралын практикаас. Тийм, практикаас. Тэгээд амиг ойлгуулах хийсэн ч ном гэж бас хэлж болохоор байна. Тийм. Ер нь аль тийм. Тэгээд дараагийн ном болохоор одоо Момо бид хоёр гэдэг нэртэй ном байсан тийм. Тэр болохоор бас хүүхэд яг ингээл хүний амьдралтай танилцж эхлэхэд эхлээд яг ихийнхээ хөхөөр хорвоотой танилцж эхэлдэг. Эхлээд юу ч харахгүй баг сонсголч гэсэн сул байгаа тийм. Гэхдээ яг мэдрэмжээрээ анх хөлж эхэлдэг. Тэгэхээр яг амьдралтай яг ингэж танилцж эхэлдэг гэдэг юм бас 1-2 настай хүүхдэд эхлээд бас ингээд өөрт нь ч гэсэн сонирхолтой би ингэдэг байсан гэдэг гэдэг ярьж шүү дээ хүүхдүүд 2-3 настай хүүхдүүд. Тэгэхээр яг тийм хүүхдүүдэд зориулж хийсэн. Тэгэхээр дараа нь тийм хүүхдүүдэд яг нөгөө хүн чинь яг ингээд дурсамж ихтэй байдаг гэдэг шиг жоохон хүүхд ч гэсэн би ингэдэг байсан те гэж ярьдаг те. Тэгэхээр тэрийг нь ингээд зургаар ингээд харуулж байгаа. Тэгээд тийм ном бас гаргасан удаагаар. Момо бүтээр манай хүмүүстээр хүмүүсээ яг хүүхдийн сэтгхүү таарсан гэж одоо номыг одоо үнэлж дүгндэг бол хамгийн сайн ном бол хүүхдийн яг тэр сэтгхүү таарсан гэж яг л таарсан ном байт юм гэж би бодсон. Тийм сайхан ном гаргасан баяр хүргэе. За баярлалаа. Одоогч White House Publishing-аас герман улсуудад гаргаж байгаа тийм. Энд Монгол автортай ном болж байна. Энд гэхдээ герман хүүхдүүдийн бас юу уншиж байгааг орчин үед яг ямар үйл явдлыг уншиж байгаа гэдгийг бас хүүхдүүдэд хүргэж байгаа номыг гаргаж байгаа гэж би харсан. Бас манай хүмүүс уншсан. Баярлалаа. Миний хувьд бол яг үнэхээр хүүхдийн ном хийн гэсэн надад ямар ч тийм бодол байгаагүй. Гэхдээ миний залуу наснд одоо миний өөрийн хүүхдүүд маань жижигхэн байх үед би бас айгүй үлгэр уншиж өгдөг байсан. Тэгээд тухайн үеийн миний 20 эд насны мөрөдөл бол би нэг тодорхой хугацааны дараа хүүхдийн номын маш гоё дэлгүүртэй олно ч тэгж мөрөөддөг байсан. Тэгээд яг цагаан эсэр нөгөө өр хүүхд маань томроод тий миний ажил амьдрал маань ингээ өөрчлөгдөж тухайн үед тэгээд орхисон байсан. Тэгээд дараа нь ингээд хувь хүний өрсөний чиглэлээр ном хийж агаад тэгээд энэ яг үндэ герман үлгэрүүд бол надад санамсаргүйгээр орж ирсэн. Би нөгөө хүнтэй орчуулагчтай хамт видео кол хийж явах завсарт нөгөө охин орж ирээд үлгэрээ уншуулах гэдэг иймэрхүү үлгэрүүд байдаг юм аа гэх. Тэгээд гинт нөгөө нэг хуучны маань юу маань гэрсэн ингээд орж ирээд тий тэгээд ямар хөө үлгэрүүд байдаг ингээд би нэг үлгэрийг яриулаад надад аюух таалагдсан. Тэгээд ерөнхийдөө бол хүүхдийн үлгэрүүдийг би ингээд сонирхдаг л доо номын дэлгүүрт ороод
Тэгэхэд яг Монгол хүүхдүүдийн сэтгүүл зориулсан үлгэрүүд гэдэг бас байна тийм Монгол зохиолч нарын бичсэн мэдээж маш гоё бид нар ч гэсэн тийм үлгэр дээр яасан. Гэхдээ орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ нь бас заавал яагаад Монгол сэтгэлгээний дээр ингээд тогтоод байх хэрэгтэй тий. Дэлхийн ертөнцийн хүүхдүүд бас яаж сэтгэдэг, ямар төсөөлөлтэй байдгийг гэдгийг бас би Монгол хүүхд болгонд бас хүртээмжтэй болгоод бас нөгөө жижиг хүүхдүүдэд ертөнцтэй хүл нийлэх нь хаашаа юм тий. Гэхдээ бас нөгөө өөр яг өөрсдийнх нь үеийн өөр орны хүүхдүүд гэдэг юм тий. Тийм ямар сэтгэдгийг ямар хүн байдгийг тэгэхээр мэдээж хэрэг бас Монгол хүүхдүүд таалагдах байх гэсэн үгнээс туршилтын журмаар гаргасан. Гэхдээ миний нэг үзэл бодол болохоор яг номын дэлгүүрүүдэд хүүхдийн номыг асар үнэтэйгээр зарах биш. Одоо яг ингээд нөгөө супермаркетууд ч юм уу те бүх хүүхдэд хүртээмжтэй яг тэгвэл аав ээж нь ингээд хүүхдтэй ороод нэг шүдэн цорчих чихээр авч өгөхөөсөө илүүтэйгээр тэр нэг те супермаркетын юунд байж байгааг хараад те бас ингээд нэг одоо юу гэдэг гарт ойрхон байлгаад тэгээд нэг тэр нэг айхтар үнэтэй биш. Тэр нь бас нэг Монголын ирээдүйн хүүхдүүдэд ч гэсэн нөлөөтэй байгаасаа тий өнөөдрийн чипс өнөөдрийн заримнаас биш тий тэр хүүхдийн сэтгүүд багч гэсэн нөлөөлөлсөөр гэсэн тийм том мөрөөдөл бол байгаа. Гэхдээ мэдээж энэ бол зах зээл ямар байх вэ гэдэг шалтгаалаад өөрчлөгдөж бас магадгүй. Уншиж байгаа номоос нэг мэдрэмжүүдийг илүү хүлээд байсан л та. Энэ удаагийн номын баярт магадгүй таны одоо бэлдэж байгаа 2 ном баг гарчих болов яах вэ? За ямар ч хэлсэн нэг нь л гарчих واخ яа. Тэгэхээр нөгөөх нь хэрвээ хятад хэвлэх учраас нөгөө зузаан ном Монгол хэвлэхгүй. Ер нь дэлхийд дээр бүх ном хятад хэвлэж байгаа ш тэр зузаан номыг картон номыг тэгэхээр удах байх. Тэр нь бол нэг ном бол ямар ч гарчих واخ. Одоо номын салбарт бас тулгамж байгаа асуудал нэг юм шүү дээ. Яг энэ бүх зүйлс хамаарч байгаа шиг байна. Цаас нь үн тэрээс нь бид нар хүүхдүүдэд ном илүү хямдхнаар илүү гоё ном хүрмээр байдаг. Гэтэл одоо байгаа нөхцөл маань нэг тийм боломжийг хязгаарлаад байгаа дээ. Цаг хугацааны хувьд тийм. Адуу нэг хурдан хүрчих гэтэл. Тийм. Гэхдээ боломж үргэлж байдаг гэж манай бас дотооддоо үйлдвэрлэж байгаа хэвлэлийн үйлдвэрүүд бас мундаг ажиллаж байгаа гэж би боддог шүү дээ. Миний хувьд би өөрөө жишээлбэл хятадд 10 гаруй жил ажиллаж амьдэрсэн гэсэн ч гэсэн би анхныхаа нөгөө хятад бизнесгээд ном хятад тавилж исэн. Тэр чинь бүр 2007 он. Тэгээд тэндээс тэр айхтар хүнд номыг чинь Монгол руу авчирна гэдэг чинь дараа нь би тооцоод үздэг асар их зардал гарсан байгаа байхгүй юу. Тэр үед гэтэл чинь ном хямдхан байсан тий. Ачаа тээвэр хямдхан байсан. Гэтэл одоо бол би хизээч номоо уучлаарай өөрөө ч үгүйсгээгүй номоо одоо хятад ч юм уу хэвлэх тийм сонирхол байдаг. Яг бол миний номод дандаа сэлэн прессээр хэвлэгддэг. Чанарын хувьд гоё тий. Тэжээр үн өртгийн хувьд жоохон нэмэгдсэн. Гэхдээ нөгөө Монголдо хэвлээд тийм хурдтайгаар хүргэх гэдэг чинь бас нэг талаас давуу юм болов гэж зүгээр би сая нэрийн ярианаас гэж үзэж байна. Яг хөө тэр зүгээр номны төрлөө боорд гэдэг чинь нөгөө зузаан. Баасны хүүхдэд энэ дэлхийд аяар хятад зөвхөн хятад хэлж хийдэг, хаз өнгөдөг мөрөгний мүлгэр байх хэрэгтэй гэдэг нэг юм тодорхой стандартууд байдаг. Тэрийг хангахын тулд манай хийх юм тэр нь болохоор урд л хийдэг. Тийм болчиход байна. Тэгээ ялгаатай болчиход байна тий. Ялгаатай тий. Өмнө нь би бас нөгөө baby english гэдэг англи хэлний ном гаргасан шүү дээ. Тэрийг би бүр хүүгээ жоохон багт одоо 20 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Москвагийн нөгөө бас дэлхийд алдартай номын дэлгүүр гэдэг шүү дээ. Арбат ийм том ширээний одоо 3-ны 1 шиг ийм том ном би бүр ингээд цогцлоод онгоцон зурж авчижсэн. Тэгээ тэр номыг ерөөс дандаа манай хүүхэд тэгээд манай дүүнэрийн хүүхдүүд гээд ингээд баг 10-20 жил тэр номыг бүх ингээд дүүнэрийн минь хүүхдэд дамжиж үзээд яг хэвээр яаж байгаа. Яг тэр чиний эсрэг номынх нь булан нэм тэгээд картоноор хийсэн. Нэгийн осондоо одоо ингээд тоглоом шиг байгаа байхгүй. Тэгэхээр бас тэрийг бас хүүхдийн сэтгэлгээд тааруулж хийдэг л байна л та. Тэрийгээ би бас Монголд хийх гэхээр бас яг тэгж хийж чадаагүй хэмжээг нь 5 дахин жижигрүүлээд хийвэсэн. Гэхдээ нэг ажигласан юм нь эцэг эхчүүд хүүхдтэй яг анхаарал тавихтаа бас ном боловсролын чиглэлээр мэдээж үнэтэй сургуульд 10-20 мянган долларын үнэтэй сургуульд өхийн төлөө маш их ингэ тэмцэлддэг мөртлөөсөө яагаад жижигс эхэлж болохгүй гэж яагаад хүүхдтэй 20 мянга 25 30 мянган номыг авч өгөхдөө ингэ гарт тийм болоо гэдэгт би бас нэлийн шүүмжлэлтэй ханддаг байхгүй. Тэгээд би дараагийнхаа номнуудыг болохоор 3 дахин амьдруулад 9 мянгаар ингэ гаргаж байгаа. Гэхдээ яг хүмүүсээс ингэ асуулт ерөнхийдөө бас үнэтэй юм а гэж хүүхдийн номын салбарлаа ороод ингэ удаагүй байна. Тийм. Өөр ихт одоо та бас хийх боломжууд байсан шүү дээ. Ер нь бол тийм ном бол тийм яг
өөрөө нүр тулахаар гэдэг шүү дээ. Яг толоод ирэхээр тэг хийж эхэлж байна. Урд нь болохоор бич одоо өөрийгөө том хүн болцсон гэдэг нэг хүүхдийн ном тоохгүй гэдэг юм те. Тэгээд яг хүүхдүүдтэй ингээд яг нүр тулаад харьцаад тэгэхээр урд нь бол зөндөл харьцдаг байсан. Гэхдээ яг ингээд өөр хүүхдтэй нүр тулаад харьцаад эхлэхээр бас юм иймэрхүү юм байвал зүгээр юм байна гэж бодогдож байна. Яг миний хувьд бол нэг тийм айхтар судалгаа хийгээл амжилтаад байсан баг. Зүгээр сэтгэлийн хөөрлөөр гэх юм уу те. За ийм нот биччихье тэгээ гаргачих гээл гаргацдаг. Нэг айхтар тэгж дэлгүүр номоор явж үзье. Яг хүүхэд наснд үлдсэн номтой холбоотой дурсамж хүний амьдрал тод үлддэг юм шиг санагддаг. Угаасаа ч тэгээд хүүхдэд дурсамж үлдээхэд бол номын төлөв дагуулж аваарай, номоос нь очоорой, хүүхдэд ном уншиж өгөөрэй гэж уриалдаг. Тэгэхээр яг тэр одоо дурсамжийг хүүхдүүдэд үлдээх гэж энэ ажлыг хийж идэг. Хүүхдүүд бас яг өөрсдөө очоод яг сонголт хийх нь бас бага гэдэг тийм. Зүгээр харагдаад гоё тод зурагтай ч юм уу. Тиймэрхүү ном л сонирхолтой санагддаг шүү хүүхдэд ер нь. Тэгэхээр ер нь бас яг өмнө бүдгийн хувьд тод зураг хийгээл тэгж хийх юм бол хүүхдүүд тэр номыг бардаа нэг тийм зурагтай ном уншижсэн даа гэж нэг жижигхэн зураглал үлдэх байх. Ер нь бол. Гэхдээ би одоо яг сайн мэдгүй юм. Манай жоохон учраас тэд нараас мартчих واخ тийм. Гэхдээ жоохон том болоод ирвэл хүүхдүүд нэг тийм адал явдалтай ч юм уу тиймэрхүү номнууд нь бас жоохон сонирхолтой дурсамжтай санагдах байх. Эсвэл хүүхдүүдэд нэг одоо өдөр тутмын амьдрал тохиолддгүй юмнууд нь тэр ном дээр гараад ивэл тэр ном их сонирхолтой санагдана. Үнэс зүгээр л өнөөдөр би тэглээ гэдэг юмнууд бол баг зэрэг яг юм санах үе дээр ирсэн үед бол өдөр тутмын амьдралын тухай ном бол нэг сонирхолтой санагдах. Жоохон байхад бол би ингэдэг тэгдэгтэй гэж ээжтэйгээ их ингэж ярьдагтай ээж автаа. Тэгэхээр жоохон үед бол тэрийг бол том болоод нэг сайн санахгүй. Том болол энэ амьдрал дээр яг тийм бодиттой байдгүй юмнууд нь илүү дурсамжтай. Тийм уншсан дурсамжтай санагдах байх гэж байна. Гэхдээ яг тиймэрхүү ном хийж эхлэх үл. Танд одоо номтой холбоотой хүүхднээсээ дурсамж үү юм дурсамж? Би ч одоо нэг айхтар уншдаг байсан юм. За нэг шид төхөөрийн үлгэрийг нэг жоохон өнөр уншуулж ирсэн. Бид нэр хүүхдүүд ном хоор хийсэн гэж цаасан шүү дээ. Цаавал. Зүгээр нэг инээдтэй нөгөө бидний багах чинь номын сайн нөхөр гэдэг нэг шалгаруулдаг гэсэн шүү дээ. Би зүгээр нэг уушдаг царайтай хүүхдээс байхгүй. Уушдаг. Тэгс чи гів гинт энэ их ном уушдаг нөхөр ахаа гэж боддог байсан байгаа зүйл. Сургуулийн гадаа зогсчихсан хүүхдүүдийн нэрийг дуудаал. Тэр нь бол миний нэр явж байна. За яаж байгаа юм бол гэлтсэн. Энэ хүүхдүүд гараад ирээ л гэж. Гараад очсон. Сургуулийн давжирч жоохон өндөр шээ сургууль руу ороход зарим сургууль тийм байдаг шүү дээ. Гараад тэн дээр зогсчихсан. За энэ хүүхдүүд номын сайн нөхөр гэдэг тэмдэг өгч ийна гэлтсэн. Чи бүр өстэй айгуу том гэдэг. Гайхалтай. За. Тэгтээ тэр үед нэг уушдаг байсан. Дөрөвдүгээр ангид байсан. Унших ном гэсэн цөөхөн байсан байгаа. Би тэгж боддог. Яг номнод бол байдаг гэсэн хүүхд. Тухайн үед яг социализм яг тэр нийгэм чинь яг таарсан маш өөр өөртөө тохирсон үлгэрүүд өөртөө тохирсон тийм ном зохиолоод одоо бидний үед чинь одоо пионер хүн юм байх хэрэгтэй ч гэдэг юм уу эсвэл зөвлөлтийн хүүхд юм байдаг гэсэн тиймэрхүү утгатай номнууд их байдаг гэсэн. Тэгэл залгамжлагцдаг бол ер нь бол яг тухайн нийгэмдээ таарсан номнууд бол ер нь байж л идэм билээ хүүхдэд. Байж л идэм. Тэндээс номчдэр шиг царайлж байгаа л авцсан. Тэг зүгээр царайлах гэж тэг санагддаг байсан юм шиг байгаа хүмүүс. Хоолыг чи юу бас намтай холбоотой төрсөж юу? Намтай холбоотой дурсамж үнэхээр их байдаг. Яг бол манай аав жирүү багш хүмүүсээс тэгээ манай аав өдрийг айгүйх ном уншмууш гэж юу хэлдэг. Гэхдээ манай яг ингээд гэрээ ингээд том өрөнд ингээд ерөөсөө хан ингээд битүү ном ингээд өөрөө ингээд өрөөндөө юу хийсэн ингээд номны 50 руу хийцэн. Тэгээд дээр үт чинь ерөнхийдөө хүмүүс их ном захиалж уншдаг гэсэн шүү дээ. Хөвчлээ орс сэтгүүлүүд тэгээ гоё ингээд гоё ном тавьчих. Тэгээ миний хамгийн их уншсан ном тэр үед байсан тэр нөгөө нэвтрхий толгойд байсан шүү дээ. Тэндээс би бүр ингээд тэр мэдээллүүдийн маш их сонирхдаг байсан. Яг бол хөдөөний хүүхэд тэгээд ийм гоё юм байд юм бахтай тэр чинь айгүй хол харагдаж байгаа шүү дээ. Тэгээд тэр улаан нэвтрхий толгойг хүүхд залуучуудын нэвтрхий толгойг би бүр насартал ингээд үзэж уншиж исэн. Тэгээд дээрс нь бас нөгөө хэрлүүх бэдстрүүх би нэг юм шок зургууд өгдөг шүү дээ. Тэрийг би ингээд унтгаар бүр орондоо өвтгөхөд дахиад нөгөө зургийг үзмэр санагдал. Тэгээд бүр тэрийг бас айгүй тэр хоёр номыг би бүр насартал ингэж уншиж исэн. Тэгээд
аав ээж минь ном унш энэ гэж юус хэлж байгаа. Гэхдээ гэрээр дүүрэн ингээд ном байхаар угаасаа хүн зав гарангуут яг тэндээс очиж суулж авал үздэг. Сонирхдаг тийм байсан. Одоо Монгол ардын дөрөвдөг л зөвлөх багтаа бидний уншсан ном чинь тэр юм чинь хүүхэд таснаа. Тэр дээрээс сургууль хөгжүүлэх гэх их л олон талын ачаал хөндлөлтэй байсан юм шиг одоо герман улгууд дээр болохоор маш энгийн байх юм. Яг герман улгуудад төсөөлөн бодох чадварын юм одоо төсөөллийг нь илүү хөгжүүлэхэд тулд нэг тийм гоёмсөөлчтэй ингэж гоё хүсэл төрөхөр ийм гоё нэг юу гэдэг урайлсан нэг гоё юу гэх юм бэ одоо тайлбарлах. Тиймэрхүү маягаар түүнээс ш за харж байгаа биз. Тэгэхээр энэ хүүхэд ийм сайн байсан байна. Чи тэгэхээр ийм сайн байх хэрэгтэй гэсэн ийм юу ерөөсөө тулан шаардсан баг тулгадгүй тийм. Би ингээд асууж байгаа юм л да найзуудтай хүүхэд чи ямар үйл явдал ийм жижиг нэг сэдвэр ч юм уу юм байвал хүүхэд ингээд дуртай аваад би одоо өнөөдөр энийг уншиг гэдэг үүдэг аа. Тэгэхгүй нэг ном аваад өчгөр орой уншаад гэж байгаа боловч нэлээ амархан уйдаад халшраад идэв юм шиг санагддаг. Тэр маягаар нөгөө хүчин шахалтгүйгээр зүгээр л тоглож байгаа юм шиг. Ковидын 2 жил намын баяр босоо хийдэж хүүхдүүдийг ирээрэй гэж ураагүй. Энэ жил бид хүүхдүүдийг ирээрэй гэж урьж байгаа учраас манай одоо хүндтэй зочидтай одоо нуур төлөв уулзаж өөрсдөө хүмүүс та бүхэн гэж би харж байгаа. Яг хүүхдүүдийг өөрсдөө ирээрээ тэгэд нөгөө одоо жишээлхэд газрууд янз бүрийн гоё ураа энэ төр гаргаад тэр нэг хүнд хүрдэг жишээлгээд одоо замын цагдаагийн газраас илүү экологийн цагдаагийн албанаас илүү нөгөө хөдөө явж хат яарад яах вэ гэдэг ингээд нэг бичсэн юу хүнийг тайвшруулад нэг дахимааргүй юм шиг болгодог шиг хүүхдээсээ одоо тий хүүхдийнхээ одоо хөгж одоо нөгөө оюуны юунаас нь мөнгө төгрөг харамлаад яах вэ өөр хүүхдүүдийг нэг өдрийг гоё өнгөрүүлж тэднийг тий өөрсдийнхөө нь байлгаач гэдэг ч юм уу тийм хүн маягийн урайлаг эцэгчүүдсээ ойлгуулж өгөх гэсэн. Яг бол өнгөрсөн намын байрууд дээр би тэр нөгөө baby english гэдэг ном хөрхөн зургтай л та ингээд яхаар яг тэрүүгээр явж байгаа бүх хүүхд ирээд гоё юм аа гэд эргүүлж үзээд ингээд авах гээд байгаа байхгүй. Тэгэхээр ээж аав нь ингээд хүүхдээ ингээд татаад ингээд цааш явж байгаа надад маш харамсалтай бүр ингээд зүрх тусч байгаа байхгүй. Яагаад энэ жоохон хүүхдээсээ тий сонирхож байгаа ганцхан номыг ингээд аваад өгч болохгүй юм бэ гэхдээ би магадгүй миний ном үнэтэй байсан байж магадгүй тэр тал дээр би яг дүгнэлтийг суулж байгаа номуудыг нэмэхээр зүгээр ингээд хүн болгон төртөмжтэй байх. Тэгэхээр эцэг эхчүүд маань хамгийн гол нь өөр хүүхдээсээ тэр нэг ном худалдаж авч өгөөд өөрийг нь хөгжүүлэх тэр нэг хэдхэн төгрөгийг битгий харамлаасаа гэж боддог. Зарим ном болохоор бүр хитрхи хямдхан юм шиг надад санагддаг байна. Хитрхи хямдхан ингээд нэг формалтад хийсэн ч юм уу. Тэгэхээр яг энэний дунд байвал бас хүүхдэд их өгөөчтэй юм боловчлоо байхгүй юу? Хүүхдэд зургийг хараад үнэхээр таашаад байгаа. Гэтэл зүгээр нэг зурагтай байхын тулд нэг тийм хоёрын хооронд нэг зураг шиг юм ингээд хийгээд ч юм. Эсвэл зарим нь ингээд мөнгөөр зодоод тий мөнгөөр зодоод тэгээд нэг үнэхээр дундаж айлын хүүхдэд худалдаад авах боломжгүй ийм ном хийгээд байхаар тэгэхээр ямар нэг бодлогоор юм хүүхдийн номнуудын одоо үн үртгэж гисэн одоо усаас тогтоож тэдэс орнд байж гэдэг юм уу гэх нь ч одоо хаашаа тий гэхдээ бас нэгэнд хүүхдэд зориулж хийж байгаа юм бол хүүхдэд хүртээмжтэй байх талаас эхлэн гаргач бас санаа тавьж байгаа юм шиг санагдсан надад. Хүүхдийн номын гол тавигдсан шаардлага бол хүүхэд 100 удаа уншуулсан ч 1000 удаа уншуулсан сонирхолтой л байх хэрэгтэй гэдэг ийм зарчим байдаг. Тэгэхээр хоёр удаа хүүхдийн номын салбарт одоо шинээр ном хэлэн гаргаж байгаа. Энэ салбарт бас дуугаа бүгд төрхөж болж байгаа хүүхдийн номын салбартаас хүүхд шүү дээ. Тийм хүүхдийн номын салбарт хүүхдтэйгээ тойлоо. Хийж байгаа номнуудаа нөгөө 100 удаа 1000 удаа уншсан сонирхолтой л хийгэрэй гэж захий. Тэгээд хүүхдийн номын одоо энэ номын баяр маань өөрөө хүүхдэд уншиж өгч болж байгаа учраас номын баяр дээр үлзье гэсэн одоо дараагийн болцоогоо тавья. За баярлалаа. Ирсэн та бүхэндээ баярлалаа. Ажил үйлс өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Манай нэвтрүүлэг Мон ном аппликейшн хамтран болсон зарчид хүрж байгаа. Хэдийгээр бид нэр одоо үндсэн номын баярын 31 дахь удаа зориулсан хийж байгаа ч гэсэн бас биднийг дэмжиж ажиллаж байгаа Номадик рестораны хамт олонд Мон номын хамт олон баярлалаа илэрхийлсэнээс гадна Osprey гэдэг брэнд бид нартай хамтран ажиллаж байна. Тэгээд зохиолч их ном одоо бичиж одоо
одоо оюун бодлоо одоо чилэн суухтаа кофег уудаг, хажуугаар нь бусыг ууж байгаарэ, цаашдаа эрдэсшүүс сууж байгаарэ гэх. За баярлалаа. Өргөн барьж байна. Баярлалаа. За, хайр сайн ууж байгаарэ. За Нэвтрүүлгийн дараагийн